Энэ бичлэг дээр яригдах сэдэв болон ашиглагдах үгнүүд нь насан турш хүүхдүүдэд тохиромжгүй болохоор 18-аас доош насныхын бичлэгийг үзэхгүй алгасаарай. Хайтгаа. Өмнөх бичлэгэн дээр бүгдээрээ Will Smith-ийн тухай байдаг хамгийн аимшигтай цурхлыг ярьжсэн бол одоо Justin Bieber-ийн талаар байдаг маш аимшигтай цурхлыг ярих гэж байна. Энэ сэдвүүд яригдаад маш их удаж байгаа. Аль ч талаас энийг худлаа гэж хэлээгүй, үнэн ч гэж хэлээгүй. За гол зүйл рүү орцгоё. Justin маш залуугасаа од болсон шүү дээ. 2009 онд буюу 15 настай байхдаа One Time гэдэг анхны дуугаа гаргаж од болж эхэлсэн. Тэрнээс өмнө YouTube дээр өөрийнхөө дуулж байгаа бичлэг, бөмбөр тоглож байгаа бичлэг, иймэрхүү бичлэгүүдэд цацаж тэгээд олон хүний анхаарал төртөж эхэлсэн. Without you, there's no one left, and you're like Jordans on Saturday. I gotta have, and I cannot wait now. Every kiss and every hug, you make me fall in love, and I know I can't be the only one. Yo, Jason, this a little something. You want to be a drummer when you grow up? I can do it faster. 1, 2, 1, 2, 1. Тэгээд энэ бичлэгнээс нь түүнийг Scooter Braun гэдэг залуу одоо олж илрүүлээд гэх юм уу. Тэгээд түүнтэй хамтарч ажиллаад тэгээд түүний яг ийм дууны карьер эхэлжсэн баггүй юу. За тэгээд Justin од болсноос хойш ер нь маш олон удаа хүсээгүй байхдаа биендээ хөрвүүлдэг байсан. Өөрт нэвгүй байхад телевиз дээр, ярилцлагууд дээр өөрөөс нь эвгүй асуултуудад хариулах шаардлагатай болдог байсан насан туршаагүй байхдаа гэсэн үг. Энэ дундаас хамгийн аимшигтай нь Justin өөрөөсөө ах урлын салбарт одоо ажиллаад маш удаж байгаа тим артистуудаар хүчирхийлүүлдэг байсан. Бэлгийн харьцаанд ордог байсан гэсэн ийм яриа байд юм байна. Хэрвээ өөр нэг 16-7 той охин өөрөөсөө 10 дээр ах хүнээр бүгсэндөө хөрвүүлвэл хүмүүс яаж хүлээж авах байсан бол тэр жоохон охины бүгсэнд хүрсэн залуу шууд шоронд орох байсан те. Хэрвээ насан туршаагүй жоохон охин тайзан дээр гарчаад өөрөөсөө бараг 20-30 насаар ах хүнээр тийм хөвшин хүнээр хүзүү мүзүүрөг ингээ өмсүүлээд бүр ингээ чичрүүлээд дайруулаад байвал тэр хөвшин артист яах байсан бэ? Тэр хөвшин залуу бас бараг шоронд орох байсан те. Хүн болгон тэр охиныг хамгаалах байсан те. Гэтэл Justin-ыг хинж тэгж байгаагүй. Хүн болгон Justin-ыг эрэгтэй жоохон артист болохоор нь дээрлэхэж одоо ингэж буруугаар ашигладаг байсан. Justin хэрвээ эмэгтэйсэн бол хинж Justin-тэй тэгж харьцаж зүрхэлэхгүй, ядаж камерын дээргээ тэгж харьцах гэж зүрхэлэхгүй. Тэгтэл Justin эрэгтэй болохоор Justin-ийг тэгж дур мэдэж хүрэх эрэгтэй байгаад байгаа байхгүй юу? За, тодруулж хэлэх юм бол Katy Perry биш дээ. Дуучин Justin Bieber-тай уулзж явах үедээ Justin-ыг тэрвэрж агаад бүхнөөс нь барьдаг. New Jeans-ийн охиныг нэг 30-40 хүрж байгаа ах бүхснөөс нь бариул яах вэ? Камерын дэргэд тэврээд сайн уугаа мэдлж явахдаа тэгсэн чинь зүгээр л ингээ үйлдэл байсан. Katy Perry ч энэ үйлдэлийг хийхдээ маш ингээ санаа зовхгүй айгүй ингээ зүгээр л ингээ үйлдэл шиг хийж байгаа байхгүй юу? Justin-ыг тэгж бүхснөөс нь барьчаад Katy Perry sorry Selena гэж ингээ амандаа ингээ хэлдэг. 2012 онд David Letterman-ийн ярилцлаганд Justin орж исэн. Жохон өөрийнхөө төрсөн хүүхдийг загинж байгаа юм шиг заяа. Чи шивээс хэлгэж болохгүй. Тэгтэл одоо юу олон шивээс хэлгэсэн бэ? Дахиж хэлэхгүй зүтэй гэсэн чинь нөгөөх нь мэдхгүй хэлчихэж магадгүй, гүйж магадгүй ч гэлүүдээ. Тэгсэн чинь нөгөөт нь аливаа хэлгэсэн шивээс чи харъя гэ бүр ингээд Justin-ыг татчих байгаа байхгүй юу? Амар дураараа шууд гарын ингээ амар хүчтэй байрснаа Justin бүр энд нь ингээ бүр ингээ нуугдаад. Oh, you know I got believe. Hey. Тэр хүн ямар эрэхтэй гэж зочныхоо биеинд ингэж хүрж байгаа. Хэрвээ Justin-ийн оронд Leonardo DiCaprio ч юм уу өөр нэг тийм мундаг эрэхтэн сууж исэн бол тэр хөтлөгч тэгж хүрч чадах үгүй байхгүй юу? Дээрлэхэд байгаа байхгүй юу? Leah Remini гэдэг эмэгтэй байд юм байна. Тэгээд Justin болон тэр Leah тэг өөр бас эмэгтэйчүүд ингээд нэвтрүүлэгт орж байгаа байхгүй юу? Зэн чин тэр Leah гэдэг эмэгтэй ингээд Justin-ыг би чиний ингээд нүрээ чин бүр ингээд бадцмаар ингээд босч ирснээ бүр Justin-ийн биеинд ингээд бараг хүрэх гэжсэн заяо. Justin өөрийнхөө биеинд тэр эмэгтэйг хүрүүлэхгүй тул 5 удаа үгүй гэж хашгирах хэрэгтэй болсон. 5 удаа үгүй гэж хашгирч ийж тэр эмэгтэй Justin хүрээгүй.
анханасаа хурж болохгүй үедээ амар дураараа босч ирсэн. Би чи нүрэ чи ингэндээ гэсэн Justin бүр үгүй гэж бүр 5 ойрлон гэр амар их байгаа сте. Хэрвээ Justin тэгж 5 ойрлоогүй байсан бол тэр эмэгтэй зүгээр ингээл босоо шууд нүрийг ингээл бадчих байсан. Тэгэд ер нь одоо яг энэ зах зээл дээр байгаа насан туршийн эмэгтэйчүүд Justin-ыг дандаа нэг юм хүн болгон хурж болох юм чихмэл тоглоомжийг хаддаг. Хүссэн ингээл очиод бүксийг базаал, хүссэн нь очиод хүзүүн дээр нүмсээл, хүссэн нь очиод нүрийг базаал. Тэрснэ хамгийн муухай нь тэр Leah Remini гэдэг эмэгтэй Justin-аас чамд юм хоёр сонголт байгаа. Алийг сонгох вэ гэдэг юм асуулт асууж байгаа. Чи аяхтай үт идэнэ. Хоёр дахь сонголт нь болохоор шав шалдан тайзан дээр нэг дуудуулна. Алийг сонгох вэ? Насан туршаагүй байгаа хүүхдээс шалан дуулуулах талаар ийм амар sexual ийм асуулт асуух нь зөв үү? Өөрөө бүр насанд хүрээд нэлээ удажиж тийм жоох хүүхдээс тийм асууж байгаа байхгүй юу? Тэгвэл хамгийн муухай нь Justin-ы ард яг тэр нэвтрүүлгийг үзээд сууж байгаа маш олон жоох хүүхдүүд байсан. Хинх нь бараг 10-аас доош настай. 10-аас доош настай хүүхдүүдийн урд чи шалдан тайзан дээр дуул эсвэл үтгийг алийг сонгох вэ гэдэг. Would you rather have to be naked on stage during one full song, or drink a cup of blended worms? Answer Justin Bieber. За Mojo in the Morning гэдэг подкаст дээр хөтлөгч Shannon Murphy гэдэг эмэгтэй Justin-тэй ийм яриа өрнүүлсэн заяа. За чи ингээд ээжтэйгээ одоо сексийн тухай, бэлгийн амьдралын тухай юм яриа өрнүүлдэг үү гэж байгаа байхгүй юу? Ээжт нь ер нь чамд энэ тухай ярьж өгсөн үү гэсэн чинь Justin ингээд амар юу болсноо. Би ээжтэйгээ энэ талаар ярьж гин гэж бодоход надад жоохон тухгүй байна. Би аавтайгаа иймэрхүү яриагаа хийдэг. Гэдгсэн чинь нөх хөтлөгч эмэгтэй чамар ч энэ тухай ингээд яриад мэддэг болсон юм ба штэ тий. Тэгвэл чи надад ингээд бэлгийн амьдралын тухай яриад өгөөч гэсэнгээ оддоо. Has your mom given you a sex talk yet? I mean, like, I really don't want to have that conversation with my mother. Yeah. Like, I've kind of had it with my father. You want to hear? Oh, really? See, my parents never gave me this talk. Okay. So why don't you give me this talk? I feel uncomfortable right now. Oh. Why do you want to know this from a 15-year-old boy? That's pretty weird. Жоох хүүхдтэй подкаст дээр юм ярих нь зөв үү? Нэг хөгшин ах жоохон охиныг нэвтрүүлэгтээ оруулснаа. Чи ээжтэйгээ сексийн тухай ярьсан уу? Жаавтайгаа сексийн тухай ярьсан уу? Оо ярьсан биш тэгвэл надад яриад өг гэж ингэж хэлвэл бүр хүмүүс яах бол энэ ямар гаж тонтой бэ гэж хэлнэ сте. Тэгээ энэ нэгчнэр өөр амар гаж тонтойгоо сте. Тэгээ тухайн үед Justin 15-тай, хөтлөгч эмэгтэй 26-тай байсан. Надтай ч зүү. Би одоо 15-тай байна сте. За чи яах вэ сексийн тухай мэддэг болсон уу гэл. Ямар заваарсан юм бэ? Жоохон эрэгтэй хүүхдүүдийг ингэж бэлгийн чуурганд ч юм уу те хүсээгүй байхад нь ингээд нэг ийм юмд оруулах зүгээр харин жоохон октоодыг бол болохгүй. За өөрөөр хэлээ заяа. Ийм насан туршсан хөгшин эгчнэр гэж би бүр ярьчих заяа. Насан туршсан хөгшин эгчнэр эрэгтэй хүүхдүүдийг бэлгийн дарамтанд оруулах зүгээр хөгшин эгчнэр чинь тийм муухай санаа манаа байхгүй юм чиндээ яг бүхнөөс нь барьж илээ хүзүүн дээр нүмсчлээ сексийн тухай мухаа ингээд тэр хүүхдтэй сексийн тухай яриад эвгүй байдалд оруулж илээ гэж болно. Хөгшин ах нар тэгэж болохгүй. Би энэ дээр өртөөсөө за тэгвэл хөгшин эрэгтэй хүмүүсийг ч гэсэн жоохон охтуудтай ингэж харьцуул гэж өртөөсөө хэлээгүй. Хөгшин насан туршсан ах нар жоохон охтуудтай тийм юм хийхэд бид нар ингээд маш их үзэн яддаг шиг хөгшин эгч нарыг ч гэсэн жоохон банд нартай тийм хийгээд байвал бид нар бас үзэн ядах хэрэгтэй. Шүүх хэрэгтэй. Битгий ингэ гэж шаардлага тавих хэрэгтэй байхгүй юу? Би ийм асуулт асууя заяа. Нэг хүн насан туршсан хүн насанд хүрээгүй жоохон хүүхдийг өгснөөс нь барих хэвийн зөвлөө. Би насан туршсан ихч насан туршсан эрэгтэй гэж суугаагүй. Насан туршсан хүн насан туршсан жоохон хүүхдийг өгснөөс нь барих зүгээр үү? Хамаатан садан аав ээж биш. Яг ерөнхийдөө энэ үйлдэлч амар муухай хагаад байгаа. Тэгтээ хүмүүс ингэж байгаа байхгүй юу? Тэр бүксэнд барьж байгаа хүн эрэгтэй хүн юм уу, эмэгтэй хүн юм уу? Эрэгтэй хүн бол муухай штэ. Эмэгтэй хүн бүксэнд барьж байгаа л яавал гэж ингэж хувааж хариулт. Ингэж балиар хувааж ийм хандлага өгөх гээд байгаа байхгүй юу? Энийг дабл стандарт гэдэг байгаа. Яг адилхан зүйлийг хоёр хүн хийж хахад зүгээр эрэгтэй эмэгтэй болохоор л ялгаатай болчихж байгаа. 40 дахь удаагийн American Music Awards дээр Justin ингээд шагнал хүртэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь шагналыг гардуулж өгсөн Jenny McCarthy гэдэг эмэгтэй тухайн үед 40 настай байсан. Тэгээд шагналыг гардуулж өгөхдөө Justin-ыг бүр ингээ өөр лүгээ шахаж тэврээд хүзүүн дээр нүсээд бүр ингээ бие мийн оролдоод исэн заяо. Тэгээд Justin ингээ амар эвгүй болсон. Тэгсэн ч гэсэн инээцэн ингээ зүхтаад байгаа байхгүй юу? Яг бандцсан, инээцэн ууралж болохгүй тэнд өчнөө хүн харж байгаа. Тэр Justin гэдэг хүүхдийг багаас нь хүмүүс тэгэл хүссэн үедээ ингээл бүкс мөксөнд базаална гэсэн. Дахиад нэг хүн тэгж гин тийм болохоор тэр хүн ууралж чадахгүй. За надад хүмүүс угаасаа л ингэж хамаагүй хүрээд идэм байх дөө. Тэгтэл надад муухай гэсэн маягаар ингэ байж байгаа байхгүй юу?
Тэгээд Justin юу гэж хэлсэн гэж би ингээд айгүй хүчин хэрэглүүлсэн мэдрэмж авч байна гэж хэлсэн. Wow! I feel violated right now. Тэр тайзан дээр камерын өмнө тэр анаа нар жоохон хүүхдэд тэгж харцгахдаа эвтэйхэн байгаа юм чинь камер байхгүй үед ямар нэгэн after party дээр тайзны ард мард те хүмүүс ихчнэр Justin-тэй бүр яаж харцдаг байх вэ бодоод үзтээ. Камерын өмнө тэгж үнсэхдээ бүгдийг барихтаа амар тухтай хинээс яахгүй байгаа юм чинь камер байхгүй үед бүр балиар юм ярьдаг, бүр балиар юм асуудаг болж таарад байгаа зү. Тэгээд бүр хамгийн балиар сэжгийн зүйл нь тэр Justin-ыг тайзан дээр оролцсон Jenny McCarthy гэдэг эмэгтэй дараа нэг талаараа ярилцлага өгсөн байхгүй юу? Тэгсэн чи юу ч хэлсэн гэж би хүлээн зөвшөөрөө. Би Justin-тай дахиж хизээж уулзах юм билээ дээ. Би боломжийг ашигласан. Тиймээ би тэр хүүхдийг оролцсон гэж хэлж байгаа байхгүй юу? Ингээд molded гэдэг үгийг ашиглаж байгаа. Энэ үг нь болохоор бүрийг бэлгийн хүчирхийлүүлдэх гэдэг үг байхгүй юу? I took the opportunity in the window, considering I'll never get to do it again, and kind of looked at him. Тиймээ би тэр хүүхдэд бэлгийн хүчирхийл үйлцсэн. Гэмт хэрэг үйлцснээ камерын өмнө амар ингээ энийгээд юу ч болоогүй юм шиг маазраад хэлж чадчих байгаа байхгүй юу? Хэрвээ 40-тэй ах камерын өмнө одоо мэдгүй та нарын хамгийн мэдих жоохон артист чинь New Jeans-ийн нэг гишүүнийг тийм ээ би тэр ханыг бэлгийн дарамт учруулсан юм аа. Надад өөр ханитай дахиж тэгэж тааралдах боломж хизээж гарах юм билээ дээ. Нэг таарлцсан дээрээ боломжийг ашиглаад би түүнийг үнссэн ингээ ярьж үл яах вэ? Билээр заваарсан. За 2013 онд буюу энэ үйл явдлууд болсны ерөн дараа TMZ түүнийг ингээд тамхи татж байгаа мó, өвс татж байгаа мó, хар тамхи татж байгаа мó, нэг юм татж байгаа зургийг ингээд сайт дээр байршуулсан байхгүй юу? Тэр зургийг нийл болгосон. 2013 оноос Justin замаа алдаж эхэлсэн. За папарацци чи нэг залуу Justin ингээд хараад байгаа байхгүй юу? Чи юм уу яг хараал идсэн юм мэн гэд ингээд хараад байгаа. Тэгсэн чинь Justin тэр хүнийг ингээд тоохгүй өнгөрөөж чадахгүй. Одоо бүр төвчээр алдраад машинаасаа бууж ирээ. Чисаа юу гэсэн бэ? Би чамд үзүүлээд өгөө л доо. Чисаа юу гэсэн бэ гэд ингээд дайрж байгаа байхгүй юу? Тэгээд би хамгаалагч нь мэдээж Justin-ыг зогсоож байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг Justin-ыг хараасан залуу ч өөдөөс нь бараг хэрэлдээд байгаа байхгүй юу? Justin-ыг өөрөө эхэлж харааснаа Justin тэрэнд нь ууралсанд нь уурлаад байгаа байхгүй юу? Тэр зурагчин залуу. You say? You're watching, man. What'd you say? You're watching. Lose your f***ing belt. Lose your f***ing belt. Lose your f***ing belt. I'm back, you prick. Back. Right? That's all f***ing little. Зүгээр л одоо ингээд од хүн рүү бид нар хүснээрээ дайрж болно, доромжилж болно. Харин тэр од хүн өөдөөс доромжлол чи доромжилчлаа гэж чи ууралчлаа гэж чи тэ намайг хараас нь яна чамааг юм гэж бодсонгүй гэд. Тэр хүмүүс хайшин зүгээр л дуугаа хараалгуулаад доромжлуулаад өөдөөс чи ууралахгүй байж ах хэвээр нэг юм аяг угаадаг порлон юм хайшин. Ингээ ус шингээж аваад идэг ингээл. Тэрнээс хойш Justin яг энэ папарацци зурагчтай айгу таагүй харилцаатай болсон гэж хэлж болно. За нэг удаа бас яг зурагчин залуутай ингээ муудалцаад тэгээд камерыг бүр булааж аваад тэгээд дотор нь байгаа memory card-ыг аваад явж исэн гэсэн. Тэгээд бас Justin-ийн хамгаалагч нь зурагчин залууг багалзуурдаа тэр хооронд нь Justin камерыг булаагаад бас дахиад memory card-ыг авч исэн гэсэн бас ийм юм болж исэн бэлээ. Justin ер нь бол өөрийнхөө амьдралыг ингээд айгүй их одоо олон удаа ярьжсэн хуваалцчихсан. Би маш жоохноос од болсон. Тэгээд маш жоохноос од болцохоор яг гоё хүмүүждэг те амьдралаа төлөвлөдөг, асуудал шийддэг, гээ унаж босох ийм юм сурдаг, тэг хүмүүс загнуулдаг, зэмлүүлдэг ийм юм суралцах ёстой насан дээрээ би ирээд би ингээд дэлхийн номер 1 хамгийн мундаг хүн шиг ийм мэдрэмж аваад хахаар хүн болгон намайг магтаал, хүн болгон надад чи ямар мундаг юм бэ гэж хэлээл. Тэг бид нар жоохондоо хэр баргийн хүмүүс хүрч чаддаггүй амжилтанд ингээд хүрээд би өөрийгөө айгүй юм жигнэсээ мундаг хүн гэж бодож эхэлсэн. Би бүхний дээр юм байна. Тэг ингээ буруугаар хамраас өгсөн. Надад ямар ч асуудлыг шийдвэрлэх юмд ингээ арга зам гарт цайх нэг ийм чадвар өртөөсөө суугаагүй байхад миний гарт маш их эрх мэдэл ирсэн гэж байгаа байхгүй юу. Одоо нөгөө нэг чононд буу ариулах гэдэгтэй адилхан. Юу ч мэдэхгүй надад маш их мөнгө, маш их эрх мэдэл ирсэн. Одоо ингээд боломж гэлтэгдэн штэ онгорхой хаалга хаалттай алга гэхэд Justin-ийн хувьд бүх хаалга нь онгорхойсон. Уух уу ууж болох уу болно хаалга нээлттэй. Хар тайм хэрэгжилж болох уу хаалга нээлттэй. Болохгүй бүх зүйл дээр Justin-ийн хувьд хаалга нээлттэй байсан гэж Justin өөрөө хэлж байсан. Тэгээд тэр үед маш их зам алдсан гээд. Тэгээд тэр үед маш их хар тайм хэрэгэлдэг. Тэгээд бүр хар таймгуудаа ингэ тоож чилжсэн ийм хар тайм хэрэгэлдэг.
Тэгээд би бүр ингээ үхэж байгаа мэдрэмж авдаг байсан. Угаасаа баг үхэл амьдралын заг дээр тулдаг байсан. Миний буудлын өрөөлөө миний хамгаалагч нар одоо орж ирээд тэг намайг амьд үгүй хүртэл шалгадаг байсан. Бүр нөхцөл байдал тийм амар дордсон. Тэгээд Жастин яагаад энэ бүхнээсээ болсон бэ гэсэн чинь яг жихнээс үхэх гэж байгаа мэдрэмж авсан гэсэн. Бүрээ жихнээс үхэх гэж байгаа мэдрэмж аваад тэгээд ер нь харт амих гэдэг юмнаас гарыг гэд ингээд одоо түүний маш одоо удаан аялал нь эхэлсэн гэх юм уу. Тэгээд тэгж жоохносоо тэгж олон төрлийн харт амхийг тэгж урт хугацаанд хэрэглээд Жастин би нугасаа маш муудсан байгаа шүү дээ. Дархлаан мууданд ер нь л ингээд тэгээд тэрийг эмчлүүлэх гэж бас айгүй олон урт хугацаа юм зарцуулж байгаа. Тэгээ энэ үедээ Жастин миний амьдрал там шиг байсан, миний амьдрал амар байсан, би баг үхэх гэжсэн гэж ярьж байхдаа зөвхөн харт амхны хадлаар ярьсан болохоос ш яг иймэрхүү хүчил хийлээл бүр яг жигнэсээ хүчндүүлжсэн ч юм уу тэр тухайга яриаггүй. Олон улсын баталгаад бооцооны сайт 1x бит дээр та хөлбөмбөг бүх цагс эсвэл дотооны баг дээр бооцоо тавьж болно. Мөн эдгээрээс гадна олон төрлийн тоглоомч бас байгаа. Ruby 1 гэсэн кодыг ашиглаж бүртгүүлсэн үед эхний орлогоо 2 дахин үржүүлж авах урамшуулалтай. Эрсдлээ тооцож хариуцлагатай оролцохыг сануулж байна. За тэгээд яг буцаад нөгөө нэг Жастин нөгөө өөрийгөө яг бүх би юу ч хийсэн яадын яг ингээ од гэж мэдэрдэг ус үерүүнд буцаад явъя л та. Жастин нэг night club-ийн арын алгаар гарч байхдаа тэр одоо ресторанных нь галтгооны өрөөнд байгаа шал угаадаг хувин руу шийдсэн. 0-д биш. Цэвэрлэгээний ажил хийдэг хүний одоо ажлын одоо багжийн гэх юм уу ажлын хэрэглүүрийг нь тэгж доромжилж байгаа байхгүй юу? Яг нөгөө тэнэг байсан үе дээрээ. Жастин хятадаар аялсан байхгүй юу? Тэгээд яг цагаан ирэм дээр явж ирсэн. Тэгсэн чинь Жастин цагаан ирэм дээр явж байхдаа өөрөө алхаж явахгүй хоёр хамгаалагчийнхаа мөрөн дээр суудсан явж ирсэн. Хоёр хамгаалагч нь түүнийг мөрөн дээрээ суулгацсан. Яг ингээд бүр дээр үе нөгөө нэг боол нь ингээд эзнээ өргөдөг шиг тийм зураглал бүрийг боддоор харагдсан байхгүй юу? Тэгсэн чинь хүмүүст энэ үйлдэл бүр маш ихээр таалагдаагүй. Хүмүүс Жастиныг дива хатанхаа ингээд ингэж одоо харааж эхэлсэн. Жастин буудлынхаа гадаа ингээд буудлынхаа одоо нэг давхарт нь яг үүдэнд нь гэсэн үг байхгүй юу? Жастин тоогоор ингээд бичлэг хийсэн. Тэгээд би өглөө одоо ингэж сэрж байна. Миний фанууд ингээд намайг сэрэж гин гэд доор нь ингээд битүү фанууд нь цугларсан. Тэгснээс ингэж Жастин тэдэрийн дээрээс шүлсэн байсан. Үнэхээр л яг өөрийгөө нөгөө нэг яг боловсрол хамжаагүй байхад нь мундаг гэж итгүүлчихээр тэр хөлт өөрийгөө мундаг гэж бодож байгаа байхгүй юу. За одоо би яг нөгөө нэг хүчндүүлэх, бэлгийн дарамтанд өртөх. Тэгээ Жастин эрэгтэй хүмүүстэй унтдаг байж магадгүй. Нөгөө нэг бүхсдүүлнэ гэж ярьдэн штэ. Жастин тэгүүлдэг байсан байж магадгүй. Жастиныг маш олон хүн дээрлэхдэг байсан байх гэдэг энэ талаар ярьж өгье. За Жастин, Odell Beckham, Trey Songz 3-ын бичлэг байт юм байна л да. Тэгээ тэрэн дээр болохоор Жастин Odell Beckham-ийн урд өвдөлцсөн, өөдөөс нарцсан өвдөлцсөн доор суудсан. Тэр Odell нь ингээд дээр суудсан, Жастин урд нь өвдөлцсөн сууж байгаа хгүй өөдөөс нарцсан. Яг тэр доор ямар нэгэн зүйл хийж байгаа юм шиг. Тэгэд яг энэ бичлэгийг үзээд хүн болгон Жастин тэр доор ямар нэгэн болохгүй зүйл угаасаа хийж исэн гэдэг угаасаа таамаглана штэ. Ягаад тэр тэнд Trey Songz, Odell ингээд зүгээр ингээд сандал дээр ингээд сууж байгаа. Жастин ягаад тэдний урд өвдөглөө доошлцсон сууж байгаа. Тэг хүн болгон Жастин тэр доор харт амиг хэрэгжилж байсан, юм сорж байсан, нууцаар ингээд ямар ч болохгүй нэг юм одоо бодис хэрэгжилж байсан гэж таамагласан байхгүй юу? Will Smith-ийн бичлэг дээр Jaguar Wright гэдэг эмэгтэйн тухай ирсэн гэсэн штэ. Дуучин байсан яг энэ Холливуудын яг энэ тогоон дотор яг байсан хүн бүх нууцыг нь дэлгдэг гэд. Тэн чин Jaguar ингэж хэлсэн. Justin Bieber тэр доор Odell-ийн эрхтнийг хөгжүүлсэн гэж хэлсэн. Хүн болгон түүнийг тэр доор харт амиг хэрэгжилж байсан, хамраараа юм сорж исэн гэд ахын. Тэгтэл хамраараа юм сорж байгаа хүн эргэж харахтаа хамраа арчна уу гэхээс ш амаа арчихгүй штэ. Дээрэс нь амаараа хэрэгэлдэг харт амих гэж байхгүй. Чи хэрвээ харт амих хэрэгжилж исэн бол тэгэж доор байжгаад эргэж харахтаа ам чин нөө шүл сулцсан норцсон гарч ирэхгүй. Really disturbing footage of Bieber, Odell Beckham, and Trey Songz. Yes. Like, and Trey's like literally sitting there playing Lookout. Playing Lookout as Justin Bieber goes down on Odell. The boy came up with his mouth wet. Mouth wet. What? Dribbling. Now what they're gonna try to say is, no, Justin Bieber was just doing a line of. No, he didn't mess with his nose when he came up. He was doing a line of with his mouth. He wiped his mouth. When you do his mouth was wet. You do this when you finish your. His you wipe your mouth when you wet. Үнэхээр
Odell Beckham, Justin Bieber-ээр эргэтний хөхүүлээд байж исэн бол Trey Songz тэнд нэж хараад байж исэн юм уу гэдгсэн чинь Trey Songz тэнд хүмүүс хараад байж исэн гинэ. Энэ хоёрыг ингэж байгааг өөр хүн харчих үү гээд одоо ингээд арын дааж исэн гэх юм уу? Ямар нэгэн зурагчин байх үдээ хүмүүс харчих үдээ би ингээд хоёрыг харж ингээд нууцаар ингээд байжиг хараа байж исэн гэж хэлж байгаа байхгүй юу? Энд дээр яг юу гэж бодож байна? Justin тэр доор хар тамхи хэрэглээгүй түүний эрхтнийг хөхөөгүй байсан бол тэр доор юу хийж исэн бэ? Тэгээд нэрээ бүх хар тамхиг амаараа биш хамраараа хэрэглэдэг юм уу? Тэгээ хэрвээ үнэхээр нууцаар тэгжсэн бол заавал яг тэнд сууж тэгэх хэрэг байсан юм уу? За 14-5 жилийн өмнө Justin Bieber нөгөө нэг балер Puff Daddy-тай 48 цагийн турш хамт байсан хгүй юу? Тэгээ Justin Bieber-ийн Instagram дээр нэг 2-3 минутын бичлэг байгаа. Puff Daddy ингэж хэлсэн заяа. За Justin Bieber Justin 15-тай, Justin 15-тай хүүхдээ ингэж хийж бол хамгийн гоё зүйлийг надтай одоо 48 цагийн турш хийн. Гэхдээ юу хийж байгаагаа бид нар харуулахгүй гэсэн. Ердөөсөө бичлэгжүүлэхгүй. Нууц. Гэхдээ бид хоёр маш гоё зүйл хийн гэдгсэн заяа. You ever seen the movie 48 Hours? Right now he's having 48 hours with Diddy. Where we hanging out and what we doing. We can't really disclose. But it's definitely a 15-year-old's dream. Үнэхээр гоё зүйл юм бол яагаад тэрийг камерт харуулж болохгүй гэж? Үнэхээр гоё зүйл байсан бол яах гэж зүгээр их за битэр 48 цаг хамтаа гэхдээ юу хийхгүй баяртай гэд ингээ бичлэгээ дуусгана гэж 15 та хүүхэдтэй камерт харуулж болохгүй гоё зүйл гэхээр юу гэж болох вэ 15 та хүүхэдтэй. Тэгээд Puff Daddy чинь яг насан туршаагүй эрэгтэй хүүхдүүдийг хүчирхийлдэг байсан гэд бүр ингээд цагдаа нар хүртэл түүний гэрт нэгжлэг хийжсэн байхгүй юу? Ийм мараа бүр угаасаа асар их үйдэг зэ Puff Daddy жоох хүүхдүүдийг хүчирхийлдэг, жоох эрэгтэй хүүхдүүдийг эмэгтэй хүүхдүүдийг хүчирхийлдэг. Тэднийг биеийг үнэлүүлдэг. Тэгээ бие биендээ зардаг. Өөрийнхөө од өөр найзуудад баян их мэдлэлтэй хүмүүст ингээд за надад ийм хүүхд байна, ийм хүүхд байна гэ өөрөө ч хүчнэддэг, бусдад ч хүчндүүлдэг. Гэт ийм яриа бүр маш их байдаг байхгүй юу? Би бас Will Smith-ийн бичлэг дээр ярьжсэн. Энэ залуучуудыг хүчнэсэн Meek Mill, Brashear, Usher гэдэг энэ гурван хүүхдийг одоо насан туршаагүй бахны хүчирхийлжсэн гэсэн шүү дээ. Тэгээд энэ гурав ч болохоор гурлаа юм одоо артист хүмүүс одоо од гэх юм уу одоо жүжигчин болох гэж байгаа, дуучин болох гэж байгаа тий. Тэгээд тухайн үедээ тэд нартай танилцахдаа за ахын чамд ингээ замын чин зааж өгнө. Ингээ гоё ментор хийж өгнө, зөвлөгөө өгнө. Одоо яг энэ зах зээлд хэрхэн бие авч явах вэ? Яг ямар уран бүтээл төрөх вэ ч юм уу тий. Ингээ чамд зааж өгнө гэх нэрийдлэр тэр хүүхдүүдийг өөртөө татаж авдаг гинэ. Тэгээ Justin дээр ч гэсэн тэгжсэн юм шиг үлээ. За чи ингээ дөнгөж гарч ирж байгаа. Justin 15 тайсан гэхээр яг л дөнгөж карьер нь эхэлж байхад за ингээд би чамд албанд ороо авъя гэдэг ч байгаа байхгүй юу. Тэгээ Justin-ийн хувьд мэдээж тийм амар том артисттай ингээд танилцах нь угаас нэр төрийн хэрэг байна шүү дээ. Тэгээ Justin анх яаж Puff Daddy-тай танилцчихсан бэ гэхлээр Justin-ыг анх Scooter Braun гэдэг менежер нь одоо ингээд танилцаад тэр хүнтэй хамт ажилласан тий. Тэгээ дараа нь тэндээсээ дамжуулаад Scooter Usher-ыг Justin-тай танилцуулсан. Дараа нь Usher ч юм болохоор Puff Daddy-тай насан туршаагүй байхдаа бас хамт амьдарч ирсэн шүү дээ. Тухайн үедээ бас ингээд хүчирхийлүүлдэг байсан гэсэн юм сургал байгаа. Тэгээд Usher Justin-ыг Puff Daddy-тай танилцуулсан гэсэн. Тэгээд анх ингэж Puff Daddy-тай танилцсан байна. Тэр нэг Justin-ийн YouTube дээр байгаа 2 минутын бичлэгэн дээр Puff Daddy ингэж хэлдэг байхгүй юу? Би чамд Ferrari-га бэлэглэнэ. Жилийн дараа насан туршихаар 16 ирэхээр чиний хүссэн үед унаарай гэд ингэж хэлж байгаа байхгүй юу? Тэсэн чи хүмүүс Puff Daddy яагаад зүгээр үйжсэн аа Justin-д ингээд өөрийнхөө амар үнэтэй Ferrari-г өгөх үү гэдсэн чи хүмүүс юу гэсэн гэж Sugar Daddy-гийн хийдэг л үйлдэл байна штэ гэсэн. Чи надад юугаа өг? Харин би чамд ингээ машин өгье. Би чамд гоё юм уу гэж чи надад зүгээр юугаа л өгч. За тэгэд ингээд 48 цаг тэр хоёр ингээ хамт өнгөрвөө. За тэгтээ нэг жил орчмын дараа Puff Daddy, Justin Bieber хоёр дахиад уулзаж байгаа бичлэг байгаа байхгүй юу? Тэгсэн чи Puff Daddy амар балер заяа. Чи өөрчлөгчжээ. Чи дөр өмнөд амар гоё харилцаатайсэн биз дээ. Одоо чи бүр надад залхааж үлдсэн ба ш. Яатсан юм. гэдэг камертай байхад ингээд тэгжилж байгаа байхгүй юу. Тэгвэл Justin бүр амар өргөдмөр заяа. Би нөгөө би нөгөө нэг юу таны дугаар угаас надад авах байгаагүй штэ. Та ч миний дугаарыг авах штэ. Нөгөө юу тэгээд би таны дугаарыг одоо авчих юм уу гэд ингээд амар өргөдмөр. Уг энэ бичлэгийг яг ориг дуутай нь орчуулад бичмээр байсан боловч Puff Daddy энэ дээрээ copyright өгсөн бэлээ. Тийм болохоор орчуулах боломжгүй болсон. Тэгээ та хэд өөрсдөө ороод үзээрэй. Хөрхий юмтай.
Чи тэр чи урд нь цагийг гоё өнгөрөөдөг гэсэн штэ. Чи залхахаа олчжээ. Чи өстө өөр болчихжээ гэд жоох хүүхдэд тэгж яриад байгаа байхгүй юу. Тэгээ энэ бичлэгэн дээр бүгдээрээ Justin бүр ингээд Puff Daddy-гийн хажууд байхдаа маш их сандарч байгаа. Ингээ өөрөөрөө байж чадахгүй байгаа. Ингээ айж байгаа, тухтай байж чадахгүй, тухгүй байгаа гэдгийг ингээд бүгдээрээ харж ин тэ. Тэгээд ер нь Scooter Braun, Justin-ийн эргэн тойрныхан, одоо Justin-ийн менежерүүд за Puff Daddy Justin-тай байж болохгүй гэх тэр хоёрыг ингээд салах гэж оролцсон гинэ. Тэгсэн чинь Justin яг нөгөө замаа алддаг үе дээрээ Puff Daddy-гийн squad-д очиод нийлсэн. Puff Daddy-гийн Freak Offs гэдэг үдшилэг дээр нь Justin дандаа явж очдог байсан. Яг замаа алддаг үе дээрээ магадгүй Puff Daddy-тэй ингэж байгаад идэх нь гоё зүйл ч юм билүү гэдэг нэг толгоо эргүүлсэн байж магадгүй байгаа байхгүй юу. Тэгээд уугаад 9 шидэм хэрэглээл тэгээ нэг худалгүй шоронд орсон. Justin ч шоронд ч гэж одоо саатуулагдсан. Шүүх хурал мурал болсон шүү дээ бүр. Justin Bieber Puff Daddy хоёрын бас нэг эвгүй бичлэг байдаг байхгүй юу? За тэр хоёр ингээ Coachella дээр уулзж байгаа. Энэ болохоор 2021 оны бичлэг гэж байна. Гэхдээ энэ бичлэг саяхан задарсан гэх юм уу? Гинт ингээд хүмүүс энэ бичлэгний тухай ярьж эхэлж байгаа. За яасан бэ гэхлээр Justin тэр хоёр Coachella дээр уулзаад тэгсэн чи Puff Daddy Justin-ыг ингээд тэрвэрснээ чихэнд нэг юм хэлж билээд тэгэд ингрийн ингээд зохиод байна заяа. Тэгээ юу гэдэг байгаа юм мэдэхгүй. Тэгсэн чи Justin ингээд бүр ингээд зог туссан за. Тэгсэн чи хүмүүс тэрийг тайлбарлахдаа наачаа ингээд Justin нууц микрофон зүүцсэн байна уу? Тэгээ ямар нэг утас моц байна уу гэдгийг шалгаад биеийг нилээд биен дээр ингээд зохиод штэ. Бодолкныхан цаана маань утас моц байна уу гэж хараад штэ гэдгсэн заяа. Тэгээ Justin бүр үнэхээр ингээд бие ингээд шалгуулад байгаа байхгүй юу? Тэгээд тэмтэрч жагаад Puff Daddy Justin-ийн чихэнд ингээд юм шивэндэг. За чанга хэлэхгүй чихэнд нь шивэнж байгаа байхгүй юу? Тэгээд нэг ютубер залуу байдаг хгүй юу? Тэр залуугийн бичлэгийг үзсэн чинь тэр залуу гэжсэн заяа. Puff Daddy Justin-ийн чихэнд чиний өгцөг минийх шүү гэж хэлэх шиг боллоо гэд тэр залуу тэгэж одоо тэгж сонссон байна тэр зүйлийг. Энэ нь болохоор Puff Daddy үнэхээр тэгж хэлсэн ч магадгүй, тэгж хэлээгүй ч магадгүй. За миний энэ бичлэгийг үзэж байгаа бол би одоо Jaguar Right гэдээ яриад байгаа штэ. Will Smith-ийн тухай бичлэгийг үзчихэхэд илүүдэхгүй. Тэгээд тэр бичлэгэн дээр Puff Daddy-гийн хамгаалагч байсан залуугийн ярилцлагыг би оруулсан хгүй. Тэр залуу бүр яг өөрийн биеэр ярьж байгаа. Puff Daddy бит хоёр ингээд эротик номны дэлгүүрт орсон чинь Puff Daddy тэндээс ингээд бүксэнд хийдэг одоо залгуур нэг юм ингээд сүүл гэх юм уу бүхний нөхөнд идэг юм сүүл авч ирсэн ингээд тэр залуу хэлж байгаа хгүй. Тэгтэн чинь яг тэр бүхэнд залгуур авч явах үедээ Justin-тай шоуддаг байсан гэсэн. Одоо яг цаг хугацааны үед яг ингээд таарж байгаа. Тэгэхээр тэр бүхсний залгуураа Justin-д ашиглуулдаг гэсэн бол яг уу. Биш Justin-д ашигладаг байсан бол яг уу. Тэгээ Justin миний амьдрал яг тамшиг байсан. Яг тэр үед бол аимшигтайсэн гэж ярьж байгаа нь Puff Daddy-гаас одоо хүртэл айгаад 2021 онд ч гэсэн Puff Daddy ингээ биеийн зөгч явсан за гэд ингээд Justin Bieber-ийн хэлэхгүй байгаа шалтгаан Justin зүгээр Puff Daddy-гаас хүнхээр байдаг. Puff Daddy Cassie гэдэг найз охиноо зодж байгаа бичлэг нь ил болоод тэгээд өөр маш олон хүмүүс Puff Daddy-д хүчндүүлсэн. Тэгээ насан туршиг багтаа хүчндүүлсэн 80-аад он 90-аад онд түнд зөндөө хүчирхийлүүлжсэн гэсэн маш олон хүмүүс байгаад тахад тэр нь бүр ил болоод тахад Puff Daddy шоронд одоо хүртэл суухгүй байсаар л байна. Тэр эсвэл амар тийм том эрх мэдэлтэй хүн юм уу? Cassie ч өөрийнхөө шүүхт өгсөн гомдол дээрээ Puff Daddy намайг зоддог байсан. Миний биеийг үнэлүүлдэг байсан. Өөдөөс харж агаад намайг өөр эрэгтэй хүмүүстэй унтахыг ингээ хардаг байсан. Тэр хоёр чинь үерхтэйгаа гэсэн нэртэй байсан шүү дээ. Тэгжиж найз охин өөр ах нартай унтуулад идэг байсан. Cassie бүр ингэ яриад байгаа байхгүй юу. Тэсэн чинь Cassie-гийн зодуулж ирсэн гэдэг нь үнэн болцсон. Камерын нууц бичлэг задарсан. Тэсэн чинь бус ярьсан зүйлүүд нь үнэн үү үгүй юу гэдгийг шүүх орлон ч болоогүй. Юу ч болоогүй. Тэгээд Puff Daddy зүгээр одоо ингээл мөрөөр ингэ байгаа л байгаа. Эсвэл тэр хайшин тийм амар том эрх мэдэлтэй хүн юм уу? Cassie л ингэж зөрөгтэй хэлсэн болохоос ч өөр тэгж хэлэх зориггүй байгаа ингээ хүчирхийлэгч зөндөө байж магадгүй шүү дээ. Тэгээ Justin-ийн Yummy гэдэг дууг ихэнх хүмүүс Justin болон Hailey хоёрын секс амьдралын тухай гэж боддог. Тэ Justin Hailey-гийн тухай тийм ээ чиний юу ч юм бол айгүй амттай шүү гэдээ дуулж байгаа юм шиг гээд угаасаа Ellen DeGeneres-ийн нэвтрүүлэгт орж явахдаа
Айл нь асууж байгаа хгүй Ямигийн утга нь юу юм гэсэн чинь Justin миний секс амьдралын тухай гэдэг ингэ тэгж хариулдаг. Тэгсэн чинь яг үүндээ тийм биш. Клипний төгсгөлд ер нь клипний туршид за тэр нэг ресторанд дандаа юм баян элитүүд ингээд одоо яг юм одууд те яг юм элитүүд сууж байгаа харагдаж байгаа хгүй яг юм баян лаг хүмүүс. Тэгээд тэгсэн чинь клипний төгсгөлд тэр нөгөө баян хүмүүсийн ширээн дээр аяган дээр нь Justin-ы жоохон байх үеийн зураг байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхлээр энэ баян эрх мэдэлтэй хүмүүс намайг жоохон байхад ингээд serve food гэхээр хоол ингээд өгөх байгаахгүй яг одоо жишээ нь одоо зүгээр май хоол май гэсэн үгээр биш. Яг одоо ингээд хоолны газар зөөгч нь ингээд хоол өгч ивэл яг тэр ингээд хоол дамжуулж өгөх гэх юм уу. Тэгсэн чинь Justin-ыг ингээд тэр тавган дээр Justin-ы жоохон байгаа зураг байхаар Justin-ыг яг ингээд зөөгч ингээ хоол өгдөг шиг намайг жоохон байхад өөр нэгэн хүмүүс намайг баян хүмүүст май гэд ингээ өгдөг байсан гэж тэгж тийм утгатай байгаа байхгүй юу. Тэгээ Justin угаасаа хэрвээ үнэхээр Hailey ч үнэхээр амттай пүстэй юм а гэд ингэж дуулж ирсэн бол Justin тэр клипэн дээр айгу аз жаргалтай энийг л байж ах байсан шүү дээ. Тэгсэн чинь Justin тэр клипний одоо зураг авалтын үед ингээл маш хэцүү байгаа. Доош ингээ харагдаж байгаа, амар стрессж байгаа, депрessж байгаа ийм үед харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр Justin угаасаа аз жаргалтай клип хийгээгүй, аз жаргалтай тэр утга ердөөсөө байгаагүй. Тэгээ яагаад заавал өөрийнхөө жоохон байх үеийн зургийг тавьж байгаа гэхээр жоохносоо намайг хүчээр баячуудад ашиглуулдаг байсан гэж ингэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ Justin угаасаа Yummy гэдэг дуугаа гаргахаас өмнө одоо энэ дуугаа тизер болгохдоо Instagram дээрээ дандаа жоохон хүмүүсийн зургийг тавиад Yummy гэдэг байсан. Justin-ыг жоохноос нь балаа ичнэр хүзүүнөөс нь барайл, хүзүүнээр нь үсээл. Тэгэл Justin-ыг чи амттай юм аа гэл амтталж үзчих гээл. Тэгээ энэ дээр яг одоо бид мэдээ сургалтын тухай ярьж байгаа шүү дээ. Энэ сургал яг 100% үнэн бол биш бах. Гэхдээ миний бодлоор 50% үнэн ч юм уу байгаах. Хүмүүс ингэ давсалсаар байгаа тийм амар сүртэй болцсон. Гэхдээ ямар нэгэн байдлаар камерны өмнө Justin тиймэрхүү бэлгийн дарамтанд өртдөг байсан юм чинь камерны цаана ганцхан эмэгтэй хүмүүсээс гадна эрэгтэй хүмүүсээс бас хүчирхийл авдаг байсан байж магадгүй. Тэгснэ Justin өөрөө тэр Yummy гэдэг клипэн ч гэсэн ингээд давтаад байгаа хгүй юу. Хүмүүст ингээд нууцаар хэлүүл ингээд ойлгуулах гэдэг юм шиг те. Justin хичнээн би ингээд яг амаараа би бэлгийн дарамтанд ордог байсан. Намайг pop дээр хүчиндэжсэн гэж ингэж хэлээгүй ч гэсэн намайг pop дээр хизээж хүчиндэж байгаагүй штэ гэж бас хэлээг байхгүй юу. Намайг хинч юу н хүчиндэж байгаагүй штэ. Намайг өрдөөсөө ингээд лаг ах нар хичнээн надад өрдөөсөө бэлгийн дарамт учруулж байгаагүй штэ гэж бас хэлж байгаагүй байхгүй юу. Тэгээ энэ дээр та нар юу гэж бодож байна? Puff Daddy найз охинтойгоо тэгж балиар харьцсан. Will Smith-тэй унтдаг байсан. Justin Bieber-тэй бас тэгж балиар хандсан байж магадгүй байж болох уу? Тэгээ тэр Justin-д хүрээд байгаа, дураараа хүрээд байгаа ихчнэрийн үед юу гэж бодож байна? Тэгээ яагаад ихчнэр тийм юм хийж болно, хөгшин ах нар тийм хийж болохгүй гэдэг энэ үзэл бодол дээр бас юу гэж бодож байна? За тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая.